29 настай транс эмэгтэй нөхөн өрчхүүн эрэгтний мис засалд орохт нь эмчин алдаа гаргасны улмаас бурхан минь бэлэг эрэгтнэр нь өтгөнөө гардаг болсон. Тий. Эмэгтэй хүн гэж одоо харагддаг мөртлөө бие махбодын хувьд, бэлгийн хувьд эрэгтэй байдаг буюу одоо зарим тохиолдолд lady boy гэж нэрлэдэг тэр хүмүүс ер нь одоо Тайланд ч одоо тэргээр алдартай. Жухам ягаад Тайланд ягаад энэгээр алдартай болвоо гэдэг тухай өнөөдрийн нэвтрүүлгээр ярих гэж байна. Төрөлхөөс эр хүүстэй одоо хүмүүс эмэгтэйл гоо сайхныг сонгож эмэгтэй төрхтэй болж амьдрах үзэгдэл Тайланд улсад саяхнаа зүгсээд байгаа юм ерөөсөө ч биш. Энэ бол маш олон жил олон зууны улбаатай тийм үзэгдлээ. За эртний буддын зарим бичээс 3 дахь хүүс гэж байдаг тухай бичсэн бөгөөд энийг хориглоогүй. За тэгтээ бас өчргөө хүлэн дэмжээгүй. Зүгээр тийм юм байдгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тийм одоо судрагчд нүртэл тийм бичсэн байдаг. За Тайландын 14-өөс 18 дугаар зууны үе буюу Аюутаягийн үе гэж байдаг. За тэр үеийн уран зураг, уран зохиолт, ордны татвар юмс хоорондоо харьцаанд орох нүцгэн биеэрээ нэг инхрийлж байгаа үзэгдлийг дүрслсэн байдаг. Тэгэхээр энэ нэг хоёлаа нэг зарим нэвтрүүлгүүдээр ер нь ярьдаг шүү дээ. Нэг эрэгтэй эмэгтэй хүний бэлэг чанар тэрийг одоо хамгийн их дарангуйлдаг. Тэр юм чинь христианаас маш одоо улбаатай гэдэг. Тэгэхээр тэр пуритан соёл гэдэг байгаа тэр соёл чинь ер нь бол энэ бэлгийн аливаа янз бүрийн эрх чиглэлтэй олон янз байдалтай ийм шин чанарыг одоо тал бүрээр дарангуйлдаг. Тийм л одоо жигших үзээ гадуурхах хандлага их харагддаг тий. Тэгэхээр тэрнээс бас ер нь улбаатай байгаад байгаа. Тийм учраас колонд орж байгааг учраас уламжлал нь хайрцаггүй бас одоо бүрэн бүтнээрээ хадгалагч үлдсэн гэж бас үздэг юм лээ. Тэгээ бидний хувьд бол манин гэхлээр нэг тэгээ төрчөөд байна тий. Энд болохоор төрцнийгоо жоохон өөрчлөөд байгаа юм шиг тий. Ямар нэгдүгээр ямар ч сан дарангуйлахгүй байна. Хоёрдугаарт нэг ийм судалгаанууд сүүлийн судалгаанууд ер нь батлагдсан л да. Хүсийн чиг баримжаа олдмол байх боломжгүй гэдэг. Хоёрдугаарт энийг аялж үлчний брэнд болгочиход байна. За энэ Таиландууд чинь нэг Thai box гэдэг дэлхийд алдартай нэг Thai box гэдэг одоо Таиланд хэлээр болохоор Muay гэдэг. Muay гэдэг. 1981 онд төрсэн Париня Чаро Инфол хэмээх Muay box ч буюу Thai box ч тэр залуу болохоор загвар өмсөвч жүжигчин бүсгүйг Таиландын анхны алдартай lady boy гэж хэлж болно гинэ. Амьдралын эрхэнд тэр бокс руу орцсон. Амар сайн зодтолцдог, авар голоод байдаг. Гэтэ дотор нь тийм охин бийж идэг. Тийм нэг